Монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн гүн ухаантан гүрдүүллийн нууцын овдост Эрдэнэ ноён зорж чин сүжигтэн номонхан лувсан наруу шаруу гигантны тэмгэлзийг хийсний 320 жилийн өмнө ажиллагаа 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгур аймгийн Галууд сумын 5 дугаар баг мандлын хийдэд захимаар зохион байгуулагдана. Баянгур аймгийн Түүх содны зүүн музей болон гон гандан төгслийн хийд мөн улсын тэргүүний сум Галууд сум маань хамтарч одоо үйл ажиллагаанд оролцохоор байгаа. Үйл ажиллагаан дээр нь юу оролцох вэ гэхээр одоо тухай шин сүжигт ном хааны хийдэд сүүлийн үед тодорж байсан гигантнуудын сэрэг дүрийг гүдэн залах ёслолыг бас бүтээгч хийгдсэн байгаа. 2 гигантны дүрийг бас манай музейн ажилтан Ухтаас уран баримлж хурхан урлаач энэ залуу бас бүтээгдэж байна. 19 оноос хойш хийж хэрэгжүүлж байгаа ажлын нэгэн хэсэг юм аа. Ялгсан гигантын наман сүрэнгийн гигантны дүрийг бас бүтээгж гүдэн залж бүтээглээ. Мөн лувсан галсан яндан гигантны сэрэг дүрийг бас бүтээгдэж гүдэн залах ёслол хийгдэж байна. Монгол улсын гавьяат зүтгэлтэн Чулуунбат авахтай Сосророн гавь томжигт борморыг маань бас бүтээж чин сүжигт номон хааны хүлэг болох энэ морийг бас бүтээж нэг дор олон шинэлэг бүтээлүүдийг бүтээгдэж заалах ёслол 18 өргөх ёслол Галууд сумын мандлын хийдэд болох гэж байгаамаа. За энэтэй холбогдуулан гойжт бол нутгийн зон олон та бүгдийг өргөнөөр оролцож мөн цахимаар оролцож цар тахалтай болоод дэглэмэн барьж сэтгэл итгэлийн хандваа өргөж оролцоно гэж уриалж байна. Ходлол нутгийн зонголон морин дэлгтэй хонгарчууд та бүхнийг чин сүжигтэй номон ханы лувсан галсан яндангийн цуудах хурдан хүлээг томжигтэй борморны хөшөө бүтээх хандивын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг уриалж байна. Монголын бурхан шашинтны нэрт зүтгэлтэн гүн ухаантан гүрд уулын нууцын өвдөст Эрдэнэ ноён цорж чин сүжигт номон хан лувсан норов шаруу гигантны төмөн үлзийг хийсний 320 жилийн энэ онд тохиож байна. За энэхүү түүхтэй ан дээр одоо Баянгур аймгийн музейгээс дараах одоо томхон ажлыг төлөвлөн ажиллаж байна. За энэ 2021 оны одоо 8 дугаар сарын 20-нд одоо болох үйл ажиллагааны талаар мэдээлэл хийя. За чин сүжигт номон хааны хэд нь бол анх одоо анхны гигантэн бол одоо 1701 онд төрсөн. Халахын одоо тамхта 13 гутх тий нэг байсан томоохон хүрээ хэд байсан ийм хэд орон. За тэгээд тухайн хийдэд маань бол одоо майдар ирэх ёслолын үйл ажиллагаа явагддаг байсан. За сүүлийн үед бол одоо ингээд энэ үйл ажиллагаа нь тасарсан байсан учраас майдар ирэх ёслолын үйл ажиллагааг сэргээж одоо энэ хэд оронд нь одоо майдрын сүм дугуйнд шинээр одоо майдар бурхныг 2 шавын хамтаар одоо заалж ингэж майдар ирэх ёслолын үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна. За дараагийн том үйл ажиллагаа нь бол одоо чин сүжигт номон хааны 6 дугаар дүр лувсан галсан яндан гигантны одоо гүдэн залж 10 найлах үйл ажиллагаа байна. За мөн одоо ялгсан гигant одоо наман сүрэн гигантны гүдэн залж 10 найлах. За мөн одоо тухайн хэд орны одоо Баян арвдах хийдийн тэргүүн цоржлам одоо бүрэг давааламын номын айлтвар зэрэг одоо ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулагдана. Энэ үеэр майдар иргэх ёслолын үйл ажиллагаа Баян арвдах хийдийн тэргүүн цоржлам бүрэг давааламын номын айлтвар чин сүжигт номон хан лувсан галсан яндангийн гүдэн залж 10 найлах ялгсан гигантэн намнын сүрэн гигантны гүдэн залж 10 найлах чин сүжигт номон ханы лувсан галсан яндангийн цуудах хурдан хүлэг томжигт борморны хөшөөний нээлт 10 найлах зэрэг үйл ажиллагаа тус зохион байгуулагдана. Тэгэхээр би одоо энэ яриад байгаа энэ домог түүх миний энэ яриад байгаа энэ дээр бол ер нь одоо ааваас их сонссон. Тэр нутгийн өвгчүүлээс их сонссон учраас л миний чийжэнд ийм юмнууд үлдсэн. Тэгээ яг одоо энийг бас Баянгур аймгийнхаа нутгийн одоо иргэн хүн байна, ууган иргэн хүн, уугуул иргэн хүн байна. Яг бас нутгийн одоо түүх өв соёлын юунд бас гэрч гээгээ болж үлдэх лөө гэж би одоо өөрийнхөө сонсод уулсан, үзэж судалсан тэр юмнуудынхаа тухайд одоо ингэж мөгцүүлж үлдээхийн тулд сүүлийн 2 гэгэний одоо энэ хөргийг одоо манай аймгийн уран одоо бүтээлчнийг сайхан залуу байгаа тэр хөргийг бүтээсэн. Одоо миний шав хүн тэр ухтгаас өнгөж энэ 2 хөргийг сайхан бүтээгээ тэгээд одоо яг юу яасан
музей залхаар болсон. Гэхдээ музейг бол би энэ намын хааны хийдгээд байгаа энэ хэдэн дугнууд чинь эдгээр хийзэнгүү болоод альчгүй нураад одоо ингээд устгах гэж ахт нь би одоо 2 ахиж сэргийлгсэн хүн 1990 онд нэг сэргийлгсэн. Тэгээ сүүлд нь 2000 онд байна уу? Оны ихээр дахид нэг сэргийлсэн. За мөн одоо Чинсүжид номын хаан Лувсан галсын яндын гигантны нэр дээр оролддог байсан. За мөн одоо нутгийн алдарт уяач Цэ Төмөн Дэмбэрлэг гэж хүний уйдаг байсан. Одоо Баянгор төмний одоо цуут хурдан үлэг болох томчгт бор морины хөшөөний нээлт болох юм аа. За ингээд энэ томчгт бор гэж галуутын морин гинлээ. Тэгээд энэ их олон жил төрөөж их нэр хүндтэй болсон ажны хөлөг гинлээ. Би бол одоо нэг 4 жил хийвүүдээ. 4 жил хийгээд нэг одоо бол дуусаж байна. Энэ морины ерөнхийдөө энэ галуутын Төмөн Дэмбэрлэг гэдэг хүний сойж байсан морин байлээ. Ер нь бол энэ морины бүх шинжүүдийг бол гаргах гэж нэлээд оролдлоо. Тэгээд энэ морь маань галуут нутагдан бол нэр цуутай унаа юм билээ. Тэгээд энэ үнийг хийхэд бол энэ морийг өөрийнх нь зураг болон бусад материалыг цуглуулж нэлээд олон хүмүүстэй ярьж одоо морь судлаач Батболттой нэлээд ярьж төрөнтэйгэн тохиролцож байж энийг хийлээ. Батболт маань надад одоо энэ морийг хийхэд бол одоо морины зураг болон бусад материалуудыг өгж байлаа. Энэ морь маань гэгэний нэр дээр нь оролдож олон жил одоо айраг төрөө авч ясан юм морин байлээ. Морь маань одоо дуусах шатанд орчиж байна. Одоо будаг юмнуудаа хийгээд тэгээд дуусан да. За та бүхэнд Чинсүжид номын хааны 6 дугаар дүр халсын яндын гигантны цуут хурдан үлэг Баянгорчуудын бахархалсан томчгт бор морины хөшөөс өндөрлөн босч байгаадаа холбогдуулан нутгийн олон та бүхэн заамун одоо морь сонирхогч уяачид та бүхэн одоо итгэж зүтгэлтэй оролцож сэтгэлийн дэм хандуу тусламжаа өргөхийг уриалж байна. Хотол нутгийн зонголон морин дэлгтэй хонгарчууд та бүхнийг Чинсүжигт номон хааны Лувсан галсан яндын гигантны цуутах хурдан хүлэг томчгт бор морины хөшөө бүтээх хандивын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг уриалж байна. Хандивын данс 5249 29 62 48 бүлээн авчинэр дэ насан дохтох зохион байгуулагч Баянгор аймгийн түүх угсаатны зүй байгалийн түүхийн музей улсын тэргүүний галууд сум ламын гигантны гонгандан дэдлэн хийд. Хонгор нутгийн зонголон та бүхнийг номын цагаан буян мөнхөд эвэх болдгоо.